2024 оны байдлаар хүн амын амжиргааны доод түвшинг 454 мянган төгрөг гэж тогтоосон. Тэгвэл Монгол банкнаас тэтгэврийн зээл олгохдоо амжиргааны доод түвшнөөс илүүдэл тэтгэвртэн зээл олгох журмыг боловсруулжээ. За нэг ёсондоо 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа Ахмад Настан тэтгэврийн зээл авлаа гэхэд сарын 46 мянган төгрөгөөр тооцож дээд тал нь 24 сар гэж үзвэл 1.1 сая төгрөгийн зээл авах боломжтой байдал үүсэж байгаамаа. Тэгвэл Монгол банкны дээрх журмыг өөрчилж тэтгэврийн 50%-аар зээл авах нөхцөлийг тусгуулах харуулсан байна. Өнөөдөр Монгол банктай бас яриа зохицуултууд хийгээд ерөөсөө яг тэтгэврийн авж байгаа зээлийн 50% нь яг өөртөө зарцуулагдах ёстой. А 50% нь бол одоо 50% дээр барьцаалж одоо зээл авч өөрийнхөө хэрэгцээнд зарцуулах тийм. Өөрийнхөө эрүүл мэнд, өөрийнхөө хүнсэнд тийм ээ. Одоо асаргаа сувилгаантай зарцуулах энэ хэлбэрээр л энэ зохицуултуудыг хийх хэрэгтэй байна гэж. Энийг бол манай ахмадуудыг зөв ойлгох хэрэгтэй. Тэрнээс ахмадуудаа чангалах гэдэг тухайн асуудал биш үү? Энд ахмадуудынхаа амжиргааны орлогыг хамгаалах байгаа одоо бодлого ахмадын хуулинд өөрөө ахмадууд маань үсэж байгаа тийсэн ийм заалт. Гэхдээ яг Монгол банкны саяын бодлогын зөвлөлөөр гарсан шийдвэрүүд нь бол жаахан хүндэтсэн байна. Тийм учраас энийг одоо зөөлөхөө гэдэг шийдвэр маш ойрын хугацаанд гаргая гэж бодож байна.